За сайн бацхан үзэгчдээ. За өнөөдөр бит хоёрын аялал удаах өдрөө үргэлжилж байгаа. Мэдээж Хүншигийн төсөлтэй хамтарч ажиллаж байгаа барилгын болоод бараа материалын компаниудтай бид нэр уулзаж та бүхэндээ яг одоо хэрэглэгчдийн үүдээс танилцуулахыг хичээж байгаа энэ аялал маань удаах аялал дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээ өнөөдөр бит хоёр Эдинбург цахилгаан шатны үйлдвэр дээр ирсэн. Эдинбург элеватор групп нь дараах үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Лифтний үйлдвэрлэл, барилгын ухаалаг танилт нэвтрүүлэлтийн систем, аж үйлдвэрлэлийн парк хөгжүүлэлт, боловсрол сургалтын үйлчилгээ, DHS сүлжээний технологи зэрэг багтана. Тус компани нь Герман болон Шанхайд 2 судалгаа хөгжүүлэлтийн төвтэй 4 ухаалаг үйлдвэрлэлийн бааз байгуулан ажилладаг бөгөөд аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг үйлчилгээ гэсэн чиглэлүүдээр салбартаа тэргүүлэгч байр суурийг эзэлдэг. Сүүлийн үеийн томоохон инновацийн нэг нь хэмэл оюун ухаанд суурилсан ногоон технологи бүхий лифт бөгөөд уг бүтээгдэхүүн нь эрчим хүчний хэмнэлт, байгаль дэлтэй технологи зэргийг хослуулсан салбартаа анхдагч шийдэл болсон. Мөн Хятадын төрийн оюуны өмчийн газраас 100 гаруй өндөр технологийн патент эзэмшдэг ба эрчим хүчний хэмнэлтийг баталгаажуулсан сертификатыг хүртэж бүтээгдэхүүний технологийн давуу талыг баталгаажуулсан. Эдинбург элеватор нь чанар аюулгүй байдлыг хослуулсан лифтний салбарын тэргүүлэгчдийн нэг бөгөөд ухаалаг эрчим хүчний хэмнэлттэй ирээдүйд чиглэсэн шийдлүүдийг санал болгодог найдвартай түнш юм. Манай Шүмшиг гэгээн төсөл маань өөрөө барилга нь 21 давхар шүү дээ. Яг энэ артлах шиг тий. Яг артлах шиг гэсэн. Эдинбургийн маань офис нь бас өөрөө одоо яг үйлдвэр дээр байгаа барилж байгаа офис нь өөрөө бас 21 давхар байгаа. Эдинбург компанийн хувьд бид хоёр нөгөө угаасаа ингээд тухайн компани дээр очихын тулд өөрсдөө ч аягүй сайн мэдээлэл эхлээд авч байгаа. Юуг илүү их хэрэглэгчдэд илүү таниулах вэ гэдэг ингээд судалгаа ихэл хоёулаа ингээд цаас харил бүгд байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хятадын төрийн оюуны өмчийн газраас за нийтдээ 100 гаруй өндөр технологийн патент авсан бөгөөд саяхан Шанхай шинжилх ухаан технологийн дэвшил гэж шагнал хүртсэн байгаа. Энэ яасан гэхээр нөгөө хэмэл оюун ухааныг ашигласан. Лифт маань өөрөө дээшээ гарахтаа цахилгаан зарцуулаад доошоо буухтаа тэрийг өөрөө мэдрээд тог зарцуулахгүй өөрөөрөө буудаг гэсэн. Энэ нь өөрөө одоо ашиглалтын явцад ялангуяа бид нар нөгөө нэг сөөхөд мөнгө төлдөг шүү дээ. Тийм цахилгааны мөнгө зүйл тийм. Тэр ашиглалтын мөнгнөөс тодорхой хэмжээгээр багасгаж өгч байгаа гэсэн. Бас нэг зүйл сонирхолтой санагдаад зүгээр үзэгчдэд бас сонирхолтой байж магадгүй. Лифт гэхэд бид нар зөвхөн орон сууцны лифтийг бодоод байдаг шүү дээ, тий. Тэгээ энэ чих олон янз байдаг юм байна. За жишээлх юм бол аяллаа зориулттай, тий. Нөгөө дүүжин гүүрнүүдэд зориулагдсан байх нь байна. За ачаа каргонд зориулагдсан байдаг байх нь байна. Явган замынх байдаг байх нь байна. Зогсоолын лифт хүртэл байдаг байх нь шүү дээ. Тэгээд Эдинбург компани маань ер нь Хятад төдийгүй ер нь Азиудаа одоо эхний 5-д чанар, тий, баталгаа, хийц, шинэ технологиороо бол эхний 5-д багтдаг юм гайхалтай компани байна. За тэгээ энэ компанитай зөвхөн энэ удаад хамтарч байгаа биш, MD Top компани хамт олон 20 жилийн туршид барилгын салбарт ажиллах хугацаанд олон төсөл дээрээ эдний цахилгаан шатыг хэрэглэж одоо хамтран ажилласан байна тийм. Одоо байнгын удаан хугацаанд харилцаж байгаа түншлэл гэж ярьж болно гэсэн. Тэгээ төсөл болгон дээр илүү ингэж сайжруулад, илүү нөгөө нэмэлт сандаа хийлээд, яг орон сууц хороолдоо тохируулад ингэж хийгээд байдаг. А хоёрдугаар бас нэг онцлог зүйл нь яг өөрсдийнх нь мэрэгчлэнүүд очиж цахилгаанштай угсардаг тийм. Маа дээр угсартай. Яг багаараа очиж ингэж яа. За зөвхөн Азиудаа төдийгүй одоо дэлхийд эхний 5-д ордог юм цахилгаан шатны үйлдвэр буюу Эдинбургээр та бүхнийг аялуулахаар инхүү уралдсан ирсэн байна. Хамтдаа харцгаая. Шүшиг 3-ын лифт хэдэн давхарт ажилладаг мэжлэгээр бүртгэгдсэн байгаа учраас орж ирэнгүүт тэр хүн хэдэн давхарт ажилладаг шүү. Болгоод ирэх юм биш. Тэгээ коноп монофт авах шаардлагагүй. 19 рүү явах нь ийшээ 18 руу явах нь ийшээ гэдэг юм шүү. Өөрсдөө шүү. Хэлээд өгөх нь шүү. Энд чинь нүүр таньж орж ирээд одоо тухайн хүн хэдэн давхар гарах гэж байгаа, хэдэн давхрын оффист ажиллаж байгаа вэ гэдгийг мэдээд лифт нь автоматар бууж ирдэг гэсэн. Энэ дээр хамгийн бас нэг гоё юм нь шүү дээ, тий. Би бол анх удаага харж байна. Гэхдээ кабин дабл кабинтай гэсэн. Давхар кабинтай. Үндсэндээ нэг лифт нь 2 давхар дээр зэрэг зогсох боломжтой гэсэн үг.
байхгүй. Дээрээ нэг лифтэнд биш дээрээ нэг кабин, доороо нэг кабин бариалсан. Нэг давхар дээр бууж хахад хоёр давхрын хаалга угааж, нэг давхрын хаалга угааж явахад бэ нэг давхрынх нь хаалга угааж явах ч юм уу ийм систем шүү. Тэгээд энэ ч үзүүлэлтний энэ хоёр юу харж байна. Одоо энэ бол нэг давхар дээр зогслоо. Хасах нэг буюу би нэг давхар дээр зогссон. Шинэ яг чөшиг 3 дээр байдаг лифт юм шүү. Энэ доторчлон кабин мөн шүү дээ. Энэ яг 3 дээр ашигласан юу вэ? Тийм үү. Дотор кабин. Шалгал ам. Оо, 5,000 доллараас дээш. Лифтэнд хүртэл зэрэглэл байж шүү хөө манайхаа. Зөвхөн хаалганд нь зориулж. Сууд үтчихсэн чи онгоосонгүй. Энэний хэмээг тааруулах гэж айгүй гар ажиллагаа ордог юм. За Эдинбург компани үйлдвэрлэсэн лифтийг одоо сая оны өмнө ашиглалтанд өгсөн тий. Усын компани хүлээж авсан. Шүншиг 3 төсөл дээр бас яг хэрэглэгдэж байгаа. Бид нар сая орж ирэл яг тэр лифтэнд суулаа шүү дээ. Тэгээ одоо улам л босронгуй болоод байгаа юм. Сая бид нар орж ирээд гайхшраад 2 давхар лифт үзлээ бүр. Энэ хаус лифт юм. Энэ үү? Одоо зүгээр яг гэр дотроо лифттэй гэж 2-3 давхар юм пентаус маягийн байрнуудтай, вилла байр загварын байртай тийм юм шүү дээ. Тэр дотор гэр дотор нь байрладаг тийм лифт гэсэн үг. Тэгэхээр одоо лифтэнд суудаг 21 давхар болох шүшигийн хорооллынхыг бодоод хамгийн найдвартай ажиллагаатай, хамгийн баталгаатай, хамгийн супер байх хэрэгтэй л да яалтчгүй тий. Үндсэн гол үзүүлэлт болгож ажиллаж байгаа одоо 3 гол зүйл зарчим гэх юм уу те зүйл байгаа. Хамгийн нэгдүгээр аюулгүй байдал. Хоёрдугаарт эрчим хүчний хямралт. Гуравдугаарт одоо хиймэл оюун ухаанд суйрлах буюу одоо өсрөнгөө хөгжилт технологи болон ингээд одоо өдөр болгон л ингээд дээшлүүлж ингэж шат ахиулж шинэ технологи бий болгож байгаа гэдгээр. Тэгээ эднийг чинь 220 гаруй патент эзэмшдэг гэж ярьж байна. Хамгийн сүүлд одоо тэр хиймэл оюун ухаанд суйрлсан ногоон лифт гэдгийг гаргалаа шүү дээ. Гэхдээ энэ яг урт хугацаанд технологи сайжруулаад явж исэн болохоос биш яг нэг өдөр шийдсэн асуудал биш. Угаасаа өмнө хийж исэн гэдээ ярьж байгаа байхгүй. Тэгээ сая ингээ үүдэр орж ирэхэд 21 давхар оффист ч одоо хичнээн мянган хүн ажиллаж байгаа тийм. Тэг хүн болгоны фейсээр танингуудаа жишээлбэл намайг ороод ирэхэд за одоо энэ хүн тэдэн давхарт ажилладаг гэж хажууд нь шууд лифт нь тухайн давхарт нь хүргэж өгөхгүй зогсож байгаа жишээ тийм. Лифтнийхээ ингэж коноп монофт арах ямар ч шаардлага байхгүй гэсэн. Системийн хөгжилт аягүй сайн байх шээ. Шинэ технологи. Эдинбург компани хамгийн өндөр барилга дээр хийсэн лифт гэх юм уу да. 200 м. Нэр илгэсэн тий. 200 м барилга дээр угсралт хийсэн байна. Тийм одоо нөгөө бид хоёр чинь ингээд нөгөө таниулах та хэдтэй тайлбарлахын тулд л өөрснөө ч гэсэн мэдгүйгээ олж мэдчихэж байгаа байхгүй. Жишээлх юм бол энэ хамгийн өндөр хурдны зорчигчийн лифт нь 2.5-аас 6 м/с байдаг. Ер нь бол 21-ээс 23 давхар барилгад одоо хятад тавигдж байгаа шаардлага гэсэн үг. Харин тийм 1 минут зарцуулах хэрэгтэй гэсэн. 1 минутаас бага. Тий. За жичиргээ багтаа, дуу чимээ багтаа гэдэргээл тэрнээс 1 минутаас илүү байж болохгүй гэсэн. Тэг мөн энэ чиглэлээр 100 гаруй сертификат төр байгаа гэж аахгүй. Тэгээд Герман хятад хоёрын хамтарсан компани. За Герман улс угаасаа чанар стандартаар дэлхийд тэргүүлдэг та бүх угаасаа мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэрнээс гадна бас ингэсэн алдааг урьдчилан таамагладаг дохио илрүүлэгчтэй. Тэгээ сүүлийн үеийн технологиуд мөр тийм болсон байхгүй. За Эдинбург компани өөрөө 1997 онд анх байгуулагдсан. Ажилчдынхантаа хэдийн 1000 гараад явцсан юм маш том компани юм байна. Хятадд 4 одоо юу байгаа гэсэн үйлдвэрийн салбар. Тийм үйлдвэрийн салбартай. Тэгээд Шанхай талаар энэ чинь хөгжүүлэлтийн хэлтс болон бас үйлдвэрлэл байгаа. Тэгээд 6 дахь салбар нь болохоор Герман. MD Top компани Эдинбург компанитай олон жилийн харилцаатай. За барилгын салбарт бизнес эрхэлснээс хойш тэгээд одоо 10-аас дээш давхар орон сууцны хорол барьсгаас эхлээл хамтын ажиллагаа явж байгаа тийм. Урт хугацааны түншлэлтэй явж байгаа.
шатрын танхим дээр зочилж ирсэн байна. Тэгээ томоохнуудаас нь л аль уналж гаргасан юм шиг байна тий. За ингээл нөгөө Германыхаа хамтардаг энэ багийнхан нэрцсэн байж байгаагаар хэлсэн юм шүү дээ. Ингээл анх одоо барилгаа суураад явж ирсэн юм шүү дээ. тийм байна. Одоо нөгөө дандаа тус улсынхаа хамгийн том гэж хэлж болох бүтээн байгуулалтанд оролцсон байгаа байхгүй. За яг өөдөөс харсан самбар дээр жишээлх юм бол хятадын засгийн газрын барилгыг барилгадах одоо бүх цахилгаан шат хамт хөрөмж хийсэн байна тийм ээ. Энэ хараа Union Building гэдэг одоо шүншиг 1 2 3 хотхоноос гадна барилгын салбарт 10 жил хугацаа болж байгаа MD Top компанийн маш том офис барилга байсан тийм хотын Аз дээр. Тэгээд энэ Union Building-ийн бүх одоо цахилгаан шатны энэ асуудлыг Эдинбург компанитай хамтарч хийсэн. Зураг нь басан түүх болоод үлдчихэж штэ. Тийм байна. Манай юунаг хятадаар ингээд танзан бас бичсэн байна шүү дээ. Монго гэдэг. Одоо удахгүй шүншиг 3-ын зураг орж ирэх юм байна л да тий. Одоо Европын орнуудад маш олон төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажилласан байж. Өө ингэ тоо томшгүй юм байна уу? Гэхдээ яг үндэ хэлэх үг алга. Харин тий government house гэж юм тий. Өчнөө төсөлтөнд хамтарч ажилласан байна. За тэгээд ийм одоо Хятад улсын Шанхай хотод байх дэлхийд зөвхөн Аста төдийгүй дэлхийд нэр хүндтэй ийм том одоо цахилгаан шатны үйлдвэрлэгч компанитай хамтарч ажиллаж байгаа нь бас нэр төрийн хэрэг гэж би бодож байна. Тэгэхээр ерөөсөө чанар амнаас ам дамжиж яригдсанаар л энэ бүх одоо орон сууцны борлуулалт хийгдэг. Би бас өмнөхөн нэг дурдчихсан да энэ олон жилийн хугацаа болж хахад ерөөсөө зар сурчлагаа хийж одоо борлуулъя, ингэж байраа зарах гэсэн ингээд ийм сурчлагаа бол огт хийдгүй байсан компани. Өөр гоё юу байж болох юм, өөр чанартай юу байж болох юм, өөр шин содон юу байж болох юм гэдгийг илэрхийлж одоо юм гайхалтай отхон хороол босгох гээд за бэлтгэл ажилдаа орцсон байгаа. Тэгээ 2 сараас эхлээд одоо бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. За 6-аас эхлээд борлуулалтын сурчлагаа эхэлнэ гэсэн үг. Би бас явахын өмнө компанийн удирдлагууд бас хэлжсэн. Ер нь аливаа нөгөө бизнес хийж чинь ноу хау гэж байдгүй юм уу, тий? Хинтээ хамтарч ажиллаж байгаа чинь нууц байдгүй юм уу? гэж би асууж ирсэн. Тэгэхэд юу гэж хариулсан бэ гэхээр хинтээ ажиллаж тий хаанаас бүтээгдэхүүн авч байгаа нь юусоо нууц биш. Тэртээ тэргүй бид нар хамгийн чанартай хамгийн одоо супер технологиг л би Монголд оруулж ирнэ. Хамаагүй бид нартай ижилхэн зэрэгцээд бас яг интернет компаниудтай хүмүүс ажиллаж яагаад болохгүй гэж хэлжсэн. Нэрээ бодоод тахт бас тийм л байгаа байхгүй тий. Чанар. Энэ Чалкогийн барилгыг бас хамтарч хийсэн байсан шүү дээ. Энд дээр тий. Хаана бичсэн байлаа? Чалко энэ. Тийм ээ. Гоё юм аа. Бүр ингээд хотхоноор л хийчих юм шүү дээ. Одоо энэ манай шүншигийн төсөл мэсэлт их ойролцоо харагдаад байгаа юм шиг. Ийм л гоё хотхон орол басан да тий. За гайхалтай байна. Тэгээд Эдинбург цахилгаан шатны үйлдвэрээр энхүү орж шоурумд та бүхэнд танилцуулаа. Зүгээр бид нар ингээ өдөр тутамдаа хэрэглэгддэг 6-аас 10 хүний багтаамжтай ч юм уу тий. Энгийн одоо цахилгаан шатнаас гадна бүр лагшри зэрэглэл байдгийг ч одоо шоурумнаас ирж олж мэдлээ. Тэгээ гайхалтай компанитай хамтарч ажиллах гэж байгааг та бүхэндээс танилцуулахад их таатай байна. Одоо үйлдвэрлэлийн процесс болоо хөгжүүлэлтийн процессыг бас үүснэ гэсэн үг л. За ингээд дараагийн хамтан удахгүй эргээд болцсон. Цахилгаан шат үйлдвэрлэлээр Эдинбург компани хамгийн сүүлд орон сууцны хотхон хороололд нийтдээ 267 ширхэг цахилгаан шатыг борлуулжээ. Хамгийн өндөр барилга нь 336 м барилга дээр лифт тусралтын ажил хийгдсэн байна. Эрчим хүчинд хэмнэлттэй үйлдвэрлэлээр тэргүүлж компаниуд нэг юм байна. A3 нэмэх сертификатыг эзэмшдэг юм байна. За, лифтийнхаа үйлдвэр дээр яг үйлдвэрийн технологи дээр ирсэн байна. Нийтдээ бараг 16-17 объект байгаа юм байна. Деталь бүрээр нь авах юм бол за лифтэн дотор байдаг нөгөө плат одоо цахилгаан холбоот тэгээ одоо бокс сав бид нар маань энэ бүгд ингээд бэлэн болоод гарч ирсэн байна. Удирдлагын самбар болон одоо энэ электроникийн ажлууд нь бүгд энд усрагдаад бэлэн болоод энэ вакуумын орчин дотор ингээд бизнесчүүд ингээд тестлж үздэг юм. За энэ рүү бол бид орох боломжгүй юм байна. За бид түрүүн шоурум дээр очиж харж байсан. За энэ одоо жишээ нь бүр 22 давхар барилга дээр хийгдэх гэж байгаа лифтний кабин байрлалч нь гэсэн үг тийм. За энэ лифт электроник цахилгаан монтаж өчнөө одоо нөгөө юутай байдаг учраас ус чийг
орхоос сэргийлж юм дандаа юм одоо юм хайрцаг дотор хийж баглж тээвэрлэлтэнд гаргадаг гэсэн үг. За хамгийн сүүлд Эдинбург компанийн хувьд хамгийн сүүлийн төсөл нь нийтдээ 276 ширхэг лифтийн 25 онд нийлүүлсэн байгаа юм байна. За манайх Эдинбург компанитай урт хугацааны хувьд хамтарч ажиллаж байгаа. Одоо манай 9 болон түүнээс дээш давхраар уртсан барилгууд дээр бүгдэн дээр нь энэ дийлэх барилгууд дээр нь Эдинбургийнхыг сонгож байсан. Хамгийн сүүлд хийгдсэн төсөл маань шүмшиг 3 төсөлтэй одоо нийт бүх лифтээ Эдинбургийн лифт хийсэн байгаа. Шүмшиг гигэн төсөл дээр бас тухайн үйлдвэрээ сонгосон. Одоо бидний найдвартай харилцаж бас хийж болохоор байна. За деталь бүрийг ингээд хийгээд угсарсан бэлэн болсон байж байгаа. Яг энэ чигээр нь одоо Монголд хайрцагтай савлаад Монголд авчраад бид нэр угсардаг байгаа. Бид нар яг хийж ямар захиалга өгсөн түүний дагуу одоо ингээд шал нь ямар ах вэ? Энэ ч дипний шал гэж байна. Шал нь ямар ах вэ? Өнгө дизайны үед ямар байх вэ? Доторх одоо үндсэн кабин ямар байх вэ? Гэрэлтгүүдэд тавчлуур унтраалага одоо тэдгээр нь ямар хийцлэр хийх үү гэдэг бүгдийг сонгож одоо шин загварлаг, шин технологи ямар юм уу бүх юмыг одоо нэгтгэж нэрлэе. Бүрэн гүйцэд бий болдог гэсэн. Бүрэн автоматжсан үйлдвэр гэдэг байгаа маань. За энэ болохоор CNC төхөөрөмж байна. Ийм автон ороод одоо нөгөө юуны нүх, тавчлуурын нүх тэр яг өгсөн нөгөө өгөгдлийн дагуу зүсэж бэлэн болгодог гэсэн. За төхөөрөмж гэсэн. За 45 метрийн урттай уртаг шат. Эдинбург үйлдвэрээр хийсэн. Энээс арай намхныг хятад Жинжан гээд хотод бас хийсэн байт юм би.